бусад мэдээллүүдээс та бүхэнд танилцуулъя. Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуу дугуйчин клубын гишүүн Мөнгөн Далай ундаг дугуйгаар Монгол орны баруун аймагуудаар ганцаараа дугуй аялал хийхээр төлөвлөсөн байна. Түүний аялал энэ сарын 7-ны өдөр эхлэх бөгөөд 5500 км үргэлжлэх юм байна. Аялал төлөвлөгөө ёсоор Өвөр хангаа, Баянхонгор, Говьалтай, Ховд, Баян-Үлгий, Увс, Хөвсгөл аймагуудаар дайран гарч 4 сар орчим үргэлжлээд эргээд Улаанбаатар хотод ирснээр дуусах юм байна. Мөнгөн Далайн дугуй спортоор олон жил хичээлж байгаа. За тэрээр сонсгол хэл ярианы бэрхшээлтэж энэхүү аяллыг өөрөө санаачлан хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориглоод байгаа юм байна. Монголын залуучуудын холбооны зүгээс түүнийг дэмжин ажиллаж бичиг баримтыг цэгцлэх, хандив цуглуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн дайран өнгөрөх аймагуудын залуучуудын холбооны гишүүд угтан авч өдөн гаргаж авах юм байна. За түүнийг аялалдаа гарахаас өмнө та бүхэнд Мөнгөн Далайгийн ярилцлагыг бид хүргэх болно. За эдийн